Сайн байцгаана уу найзуудаа, та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ подкаст маань шинэхэн дугаараа уламжлал ёсороо The Corporate Улаанбаатар зочдлуудын 2 дахь байрлах The Chairman ресторанаас та бүхэндээ хүргэх бэлэн болоод байна. За өнөөдрийнхээ зочныг танилцуулахад маш их таатай байна. Тэр нь гэвэл миний хүндэлж явдаг, дуугийн шимтэн сонсох дуртай уран бүтээлч эрхэм зочин маань миний урилгыг аваад өнөөдөр хүрэлцгээрлээ. Энэ бол Монгол Улсын гавьяа жүжигчин, Монголын нийтийн дуучдын нэгдсэн холбооны тэргүүн Далантай. За сайхан үйлжиж байна уу? Сайхан үйлжиж байна. Тэгээд энэ өдрийн одоо шинийн өвлийн тэргүүн сарын шинийн 3-ны өдөр байгаа шүү дээ, тийм ээ. Өвлийн тэргүүн сарын шинийн 3-ны өдрийн сайхан мэндийг өнөөдрийн подкастыг үзэж байгаа. Энэ подкастыг үзэж байгаа, сонсож байгаа үзэгч сонсогчдаа бүгдээ энэ өдрийн мэндийг хүргье. За маш их баярлалаа. Бид хоёр их гоё өдөр уулзж байна. Галаа бас цас будраад яасан сайхан өдөр байна шүү. Хачин гоё өдөр байна, тийм ээ. Агаар сингэнэл гоё байна. За тэгээд ярианыхаа би эхлийг Далантайгийнхаа одоо нэг овгийн нэрийг бас нэг яриул. Хүмүүс их асуудаг л баг л та. Гэхдээ би бас анх удаа уулзж байгаа учраас асуучих гэж бодоод маш ховор, маш их гоё, их содон. Би бол хизээч юм нэртэй хүн таарж байгаагүй. Усны их. Тэ. Энэ сайхан нэр байна шүү. Манай аав ээжээс 13 лоо байсан гэж байгаа юм. Тэгээд ганцаараа өвдсөн. Айлын ганц хүүхэд. Тэгээд яг аав ээж нь усны их гэж их олуулаа болох юм бүхний эхлэл байх тэмүүлэгдлийг бодож өгсөн нэр шиг байна. Одоо яг нөгөө төвд хилэн дээрээ бол одоо оройн дээд гэсэн тийм утгатай илэрхийлдэг юм байна л дээ. Тэгээд бид нар ч нь бол одоо аав ээжээсээ долуулаа. 3 охин 4 эрэгтэй. Ийм өнөртгөн амбууд. Тэгээд манай дүүнэр маань ч одоо эгч нар маань бас их дуулахаа бит. Зүгээр яг манай аавын талынхан ч ээжийн талынхан ч аль тал нь их дуучулсууд байдаг. Тэгээд бас тэр удам мухшаа тэр юмын дагаад юм одоо бид нар яодоос тэгээд дуучин болцсон юм шиг байна. Ер нь бага залуудаа бол дуучин болно гэж ер нь бас бодож байгаагүй. Ерөнхийдөө зүгээр эмч болох их тийм хүсэлтэй одоо хим физик орон сэрэл гэдэг одоо тийм хичээлүүдийг хийдэгтэй оролцдог одоо улсын олимпиад, янз бүрийн олимпиад, аймгийн аваа шалгуулах олимпиад тиймд их оролцдог одоо тийм хүүхэд байсан. Тэгээд нөх хөв зөхиөлөөр ингэж явж байгаа дуучин болоод ингэж урдгийн хүн болоод ингэж яваад гэсэн байгаад идэв тий. Өнөөдөр бүхэл бүтэн Монгол Улсын гавьяа жүжигчин болцсон, мэрэгжлийн дуучин болцсон ингэж байдаг. Нөгөө удам юм гацсан юм шиг байна тий. Аав ээж. Аавын талд байна уу, ээжийн талд байна? Хоёуланд нь байна тий. Хоёр талын хоёулаа сайхан дуулцгаадаг улсууд байдаг л да. Сайхан дуулцгаад завхныхын сайхан дуулна л да. За тий. Ер нь тэр Монгол ард түмчийн тэр чигээрэл дуучин ард түмэн шүү дээ тийм ээ. Найранд 3 дугаартай гэдэг шиг. Тийм найранд 3 дугаартай гэдэг шиг. Тэгээд нөгөө хүүхэд байхаас ахуулаад одоо нийгмийн тэр үед чинь одоо нийгмийн тус хөдөлмөр гэж их бүх хүүхдүүдийг одоо хавар намрын ажил хөдөлмөрт явуулдаг тийм ээ. Хөдөлмөрт ажилд сургах гэж ингээд тэгээд тийм болохоор ерөөсө тэр үеийн одоо хүүхдүүд гэдэг бол их тийм ажлын идэвхтэй хүүхдүүд байдаг байсан л да. Тэгээд тэр нь ч бас нэг талаар их зүв байсан юм шиг байна. Тэр үеийн залуучууд чинь нэг дор цуглахаар юу их дуулж хуурдч таа. Тэгээд дуулж хуурдан барилдан тэгээд ажиллаач юм те. Ажиллаач хийнэ. Маш их сайхан байна. Манай Далантай чинь завхны тосон гэх те. Тий, Завхан Тавимгийн тосон зөнгөл. Би сая анх удаа энэ манай ээж бас завхны яраг их л та. Тэгээд ээжийнхээ нутгаар нэг орж гарч үзэх юмсаа гэл энэ олон жил мөрөөдөл ясан. Сая энэ жил мөрөөдөл маань биелж завхнаар нэг тухтаа гэх чинь явлаа. Ямар сайхан нутаг вэ? Зүгээр л яваач юм. Завхан нутаг бол байгаад их онцлогтой байдаг. Тэрний тал хээр говь хангаа хосолсон. Тийм бил. Яг тэр завхан дээрээс тэндээс хангааг үзэж болно, говийг үзэж болно, талыг үзэж болно, тал хээр нутгийг үзэж болно. Энэ нутагт байдаг тэр 4 онцлогийг бол дөрвөлгийн бүх цаг агаарын л дөрвөлгийн захнаас үзэж болно. Тийм бэ. Тийм байгаль их өвөрмөц тогтцтой. За тэгээд нуурууд тийм ээ. Ус гол нуур. Их Монголын элс. Тэр их Монголын элсэн дундаа сурсаж байгаа хөнгөн гол тийм ээ. Завхан гол тэр том сүртэй даваанууд тэр загас ганцын даваа тийм ээ.
Солонго тийм даваа гэдэг одоо алдартай сайхан даваанууд их байна та. Тэгээд нэг их гайхалтай юм байдаг шүү дээ. Тэр одоо тэр их Монголын илсэн дээр гол ус бол ингээд ширгээд орчмоор юм шиг санагдаж байгаа тий. Илс рүү ингээд шургаад одоо алга болчмоор юм шиг санагдаж байгаа. Тэгэхэд тэр ундрах тасралтгүй ингээд бориглоод байдаг юм дээрээс тэр байгалийн ирээсээ гайхамаар тогтцож байгаа байхгүй. Сайхан нутаг байлээ шүү. Тэгээд бас нутгийн зон олонцоо бас хууч хөөрсөн. Бас яаж зүгээр явах вэ? Тэгээд нутгийн хөгжчүүд бол гоё мэрсэн. Ер нь Монгол улсын 18, 17 дугаар зуун, 16 дугаар зуунаас хамгийн их хувилгаад гигантнүүд ихтэй аймаг гэж хөшөө байсан тэр үед тий. Тэгэхээр бас л тэрүүгээр бас алдартай шүү минийх үгээд. Тэр үеийн эрдэм номтой боловсралтай өнөөдрийн одоо эрдэмтэн доктор гэдэг цолтонгууд ч юм бол тэр үедээ бол өнөөдрийн гигантын хотгтууд байгаа юм шиг тийм ээ. Тэр бол эрдмийн оргил төрсөн, номын оргил төрсөн гэж манай Монголын ард түмэн чинь бол номыг дээдэлдэг, ухааныг дээдэлдэг. Номоо баримтгалж шүтэж бурхан дээрээ дахин бурханыхаа тага адилхан энэ зэрэг зүүн гэж дээдэлж явж байгаа ард түмэн чинь монголчууд шүү дээ тийм ээ. Тэгдэггүй. Ямар санда номыг баримтгалдаг ард түмэн Монголоос өөр ард түмэн байна уу юу гэдэг. Ямар санда энэ юу Нацаг доржин нэрмжийн номын сан төв номын санд нөгөө эчин хорлоо захирлаар очиод тэгээд захирлаар очисон нөгөө номнууд нь судар бичгийн хуучны юмнууд нь бүгдээрээ ингээд нөгөө баримтгалаагүй ингээд хураагдсан гэдэг. Уяа замбраагүй юм дэж. Тэгэхэд тэр нэг манай Завхай аймгийн одоо утга зохиолын хүрээлэнгийн охин Баяр Жавхлан гэж охин одоо санаачлаад тэгээд бүгдээрээ энэ их номуудыг баримтгалъя гэдэг. Тэгээ тийм аян өрнүүдэд тэгээ тэр номуудыг чинь бүгдийг ингээ баримтаглаад ингээд тавьж яхсан одоо бас тийм түүхтэй байгаа шүү дээ. Тэгэхээр их тэр номыг их дээдэлдэг, их ухааныг бас хөдөлдөг ийм л ард түмдэл гэж ингэж боддог доо. Ярих аргагүй нутагтаа л да манай талтай. Тэгээд олон сайхан дуучид бол төрсэн мэдээж хэрэг бид нэрөө сайн мэднэ. За тэгээд сонин сайхан уран бүтээлийн сонин сайхан юу вэ? Шинэ уран бүтээл, шинэ концерт, шинэ цомог эднэр хийж гин үү, яаж байна? Дууны бүтээлүүд бол нэлээдгүй байна. Тэгээд дууны бүтээлүүдээс гадна одоо чи яг би чуулгад байхдаа тэгээд дараа нь дуурт энэ төр байж байхдаа бол мэргэжлийн бүтээлүүд дээр төлхөө ажиллаад байсан бол одоо нөгөө чөлөө дуран бүтээл болоод ингээд ирэхээр дууныхаа бүтээлүүд дээр одоо их ажилдаг болдгийг байна. Тэгээд тэр дууныхаа бүтээлүүд рүү бас нэлээд шургуу ажиллаж ингээд орж байна. 7 цомог гаргасан байна. 1 DVD гаргасан байгаа. Одоо бас нэг дахиад нэг 2 CD цомог гаргачихаар хэмжээний бас уран бүтээлүүдийн юмнууд байна ингээд. Сүүлийн үед чи уран бүтээлч чи одоо нэг тренд болоод нэг пянц хийдэг болчихсон. Пянц хийгээд одоо яг пянц гэдэг бол тэр болгон пянцыг бол манайхан бол нийтээрээ бол худалдаж авах бол хэцүү шүү дээ чадвар. Нөгөө талд бол бас пянцны худалдан авлагч гэдэг бол цөөн тоогоор байж идэг. Тэд нар бол сонирхож байгаа хувьд нөгөө пянц цуглуулагч нарын хувьд бол бас худалдаж аваад байдаг юм шиг байна. Тэр болгон дээр нь яг уран бүтээлч пянцаа гаргаад байна гэдэг бол тийм зүгээр яг нэг талаас бол нэр хүндий нөгөө талаас одоо дуунуудын уран бүтээлийнхаа баталгаа болгоё гэдэг үүднээс бол бас ганц нэг пянц гаргаад уран бүтээлч гаргаад ах шиг байхаа нөгөө зүгээр олон нийтэд хүргэх хүртээмжтэй байлгах гэдэг талаа бодох юм бол цомгоо гаргах байгаа даа. За тэгээ бас нэг юм палашин хэлбэрээр бас манайхан бас гаргаад ах шиг байна. Янз бүрийн хэлбэрүүдээр тийм ээ. Тэгээд нөгөө зохиогчийнхаа эрхтэй бас холбоотой зөрчлүүд энэ төр гарч ирдэг. Нөгөө хөгжмийнхаа зохиолч нөгөөдөлтэйгээ бас яаж хилэмээ олж зохиолоо энэ төр гэдэг одоо ийм асуудал бас гарч ирээд юм байна тийм. Яг би пянцыг боддоо л дээ. Яг ингээд Далантайшгийн жишээлд ийм дуучин бол сонгодог угаасаа мэрэгжлийн сонгодог урлагийн мастер дуучин Арера Манса гоё оруулаад нэг юм сонгодог пянц хийгээд за нөгөөх нь болохоор ардын сайхан гоё тэр уламжлуулсан дуугараа нэг хийгээд энэ маань бас ингээд зөвхөн Монгол пянц цуглуулагч нар сонсогч нарт бус гадаадд бас тий нэг сонирхдаг бас нэг зах зээл харагдаад байгаа юм л да бас тийм. Яг энэ бол яг 3 төрлөөр хийж болох нь тий ард тий. Тэгээ сонгодгоор юу. Тий ингээ 3 төрлөөр хийж бас Монголын сонгодог, дэлхийн сонгодог Арера Мансуудыг дуулаад сайхан пянц хийв. Янзтай гоё сайхан. Тий. Тэгээ одоо Дөрийн театр гэдэг тэнд ажиллахгүй байгаа. Тий одоо Дөрийн театраас ч гараад одоо бас 10 жил болчихж байна. Удсан шүү дээ. Тий Дөрийн театраас гараад тэгээд 10 жилдээ чөлөө дуран бүтээл хийгээд энэ нийтийн дууршны нэгдсэн холбоо гэж энэ өмнө нь бол энэ нийтийн дууршны нэгдсэн холбоог одоо Жавхлан Бацугах хоёр одоо санаачлан үүсгэн байгуулад
Батэрдэн Гаят Батэрдэн 3 үүсгэн байгуулад. Тэгээд анхных нь одоо Жавхлан авч байгаа, дараа нь Батэрдэн аваад. Тэгээд Чимболбор ярьж аваад надаа хүлээлгэж өгөөд ингээд явж байгаа. За энэ холбооны тухай хоёлаа баггүй бас хугацаа гэж ярина. Яагаад гэвэл энэ маш их чухал сэдв. За дайлангуй одоо шинээр мэндэлж байгаа уран бүтээлч нар. За тэгээд одоо бас мэдээлэлээс хоцрогдсон манай Ахмадууд байна те. Эдгэрт бас сайн дэлгэрэнгүй тайлбарлаж өгөх болохгүй. Айгүй их тийм кейсүүд байдаг тийм учраас ярина. Одоо сурсан юмыг сураар боож болохгүй. Гэхдээ сонгодог доонуудаа бол орхиогоо дуулцлаа байж тээ. Гоё. Сонгодог юм дээр бол яг өөрийнхөө нөгөө олон жил дуурсан сурцаараа бол дуулах нь дуулчихна. Гэхдээ сонгодог юм бүтээл гэдэг бол заавал форум шаарддаг тийм ээ. Дуулаачаас бол бэлтгэл сургуулиуд тогтсон дууралт гэж. Сонгодог юм дээр бол тогтсон дууралтын форум байгаа юм шүү дээ. Амьсгаанаас ахуулаад тийм ээ. Бүх юм нь одоо хэмжээ, дамжаа аль хэсгээр амьсгаа авах уу? Аль хэсгэн дээр өргөлт нь байх уу? Аль хэсгэн дээр одоо зөөлрүүлэх үү? Аль хэсгэн дээр чанга порт дуурах уу гэдэг ингээд тэр бүхнүүдийг заагаад өгчихсөн байж байгаа болохоор сонгодог бүтээл гэдэг бол яалтчгүй тогтсон хэмнэл тогтсон дууралтуудтай байж байгаа. Тэгээ чиний хамгийн дуртай ер нь тийм зүйл баха тий. Тэгээд тэр бол яг сайхан багшийнхаа удирдлагаар олон улсын уралдаан тэмцээнд бэлтгэгдээд байж ах тэр үед нь тэр бол одоо тэр юмыгаа тэр айрнуудаа дуулаад тэр армаасаа дуулаад ингээд зогсож байгаа шиг жаргал байхгүй шүү дээ тийм ээ. Нэг сайхан цээж дүүрэн амсгааваа тэгээд тэр одоо өөрийнхөө дуурах хамгийн дээд доод дунд тэр бүхэнгүүдийг тэгшгэн дуурна тийм ээ. Ямар нэгэн дууралтын алдаа байхгүйгээр бүх юмыг дуураад дээдэмгөө нэг сайхан дүүрэн авч ингээд дуурчаад ингээд тэгээ зогсож явах гэдэг бол дуучин хүний тэр мэрэгжлийг эзэмснээ бахархал байдаг л да. Дууны тий. Би бол яг санаж байна. Манай дадлантай бол Монгол улсад хамгийн анхны хамгийн том олон улсын уралдаанаас фестивалаас ингээд цомыг авчирч ирсэн ийм гавьяатай хүн. Тэгээд тэрнээс хойш зөндөөл уралдаанд орсон бүгдэнд нь амжилттай оролцож байсан. Тэр чи одоо ингээд яг тухайн анхны тэр фестивальд явах чинь олон улсын уралдаанд олон улсын уралдаанд явах ингээд Монгол улсаа соёлын яамнаас томилж явуулсан юм уу? Яаж сонгогдсон тийм? Яг ер нь зүгээр Монгол улсаас тэр гэдэг бол яг тухайн үед шүү дээ нэг 90-ад он 2000 оноод орой босгоо үед тэр нэг үед бол нэг хэдхэн цөөхөн хэдэн хүүхдүүдийг нэг соёл урлагийн сургуульд нэг талигаас Удаганбаат Үнэхүү Эрдэнэ туяа гэдэг юм гээд хэдэн за энэ хэд бол нэг сонгодгоогаараа яваад байх нэ энэ хэд бол нэг сонгодгийн төлөө зүтгээд байх нэ гэд нэг хэдэн хүүхдүүдээр одоо Итали дуулж байгаа урнаа гэдэг ч юм ингээд хэдэн хүүхдүүд бас яг сонгодгийн чиглэлээр багш нар бол яг ингээд бэлдсэн. За эднэр бол сонгодог чиглэлээр сүүлдээ алстаа сонгодог чиглэлийн юмнууд дуулаад яваад байх нэ. Тэгээд эднэр дээр ингээд тэгээд ингээд нөгөө тэр хүүхдүүд нь жараа хичээл зүтгүүлүүд нь бас илүү төлхөө байсан учраас тэднэр дээрээ бас нөгөө багш нарын ажиллагаач бас илүү ингээд байгаад байдаг тийм ээ. Тэгээд яг хөө тэр чинь уралдаан тэмцээнд явдаг хэдхэн хүүхдтэй. Тийм бай. Сонголт баг байсан. Тэгээд нөгөө тэр хэдхэн хүүхдүүд чинь одооныхтай адилхан одоо дэлхийн нийтийн их олон уралдаан тэмцээн энэ гэдэг юм чинь бол түгээмлэвшээл нь шүү дээ. Бид сургаар одоо за Оросд нэг тийм уралдаан байдаг. За Хятадд нэг тийм уралдаан байдаг гэнэ. За Италид нэг тийм уралдаан гэж сураг тэр бол сургаар мэдчихэж байгаа. Одоо энэ чинь одооныхтай адилхан интернет бүх юм ороод судалж авчих тийм байхгүй. Тийм. Тэгээд ингээд явцгаадаг. За Балгаард нэг олон улсын уралдаан байдаг. Тэр Балгаарын олон улсын уралдаанд нь бол Жаргал сайхангаа, Жамжуугаа манай уртаа багш ингээд энэ хэд маань бол очиж оролцоод уртаа багш одоо Жаргал сайхангаа хоёр бол хоёулаа олон улсын уралдаанаас шагнал авч ирсэн юм техник үеийнхэн түүхтэй. Тэгээд яг тэрнээс хойш бол одоо ингээд манайхан олон улсын уралдаанаас сонгодог чиглэлээр шүү дээ. Сонгодгийн чиглэлээр. Сонгодог чиглэлээр ингээд олон улсын уралдаанаас манайхнаас дуугч авахгүй юм шиг талигаач одоо Ганбат маань олон улсын уралдааны Б зэрэглээс 2 дугаараар 3 дугаараар Нөө талигч. Тий, талигаач Ганбат. Мундаг дуртай. Тэр гайхалтай. Ямар өнөөдрийн баритонуудын өнөөдрийн центральны баритон болон високи баритонуудын одоо хамгийн үлгэрлэн дуурайж үлгэр жишээ авч өнөөдрийн баритонуудын дуурж байгаа дууралт бол талигаач Ганбатыг маньла дуурайж ингээд дуурцгааж байгаа юм шүү дээ, тийм ээ. Тэгээ олон улсад дүрслэлтэр тэр чадварыг бий болгож өгсөн. Тэгээд Ганбат тэгээд тэрний араас бол одоо хамгийн дээд шагнад Гран Пригийн шагнад хүртэж иж байгаа тохиолдол миний тохиолдол байна. Тий. Яг хөө тэрний дараа нь одоо тэрнээс надаас хойш бидраас ч хойш 10 жилийн дараа бол Ариун Баатар маань А зэрэглэлийн уралдаанаас
Гран При шагналд хүртэж ирж байгаа. Амар төгшин байна. Бас Аз зэрэглэлийн уралдаанаас 2 дугаар байрын шагналд авсаж ирж байгаа. Гэт ингээд ерөөсөө залуучуудын амжилтууд бол одоо бол манай задуу уран бүтээлч задуу дуучид бол олон улсад дэлхийд явахаараа тэд 3 дугаар байраар хүрчлээ гэхээр сэтгэл дундуур ирдэг болчиход байгаа юм шүү дээ. Бас гоё тий. Тэр чамлалтай тий. 1-р байр тийм ээ. 1-2 байр одоо тэгээд Гран При гэж ярина уу гэхээс биш одоо тэгээд 3-3 гэхээр за одоо байдаг Сонсогч бид нар хүртэл чамлаад байгаа. Тий. Зарай алдсан игээд. Тэгж манай залуучууд маань бол их чадхцсан байна. Тэгээд зөвлөдөө бас өндөр босго тавьж ээж л 50 жил одоо 60 хүрэхгүй жилийн хугацаанд дотор өөрийн тэр их үлгийн нутгуудтай Монголын дуучид очиж өрсөлдөө тэр их орноос нь одоо тэр тэргүүн шагналуудын төртөд урагдан залагдан одоо ингээд театруудад дуулж ийн гэдэг одоо сайхан байгаа. Одоо Европод бол манай залуучууд маш их дуулж байна шүү дээ тийм ээ. Амар туршин Бадрал анх 2 маань сая очиж дуулж байна. Хүрлээ маань очиж дуулж байна. Манай сонгодог ер нь дөөрийн дуу за дан хөгжим симфони найрал за тэгээд балеттэй гайхамшигтай энэ урлагууд маань ерөнхийдөө Орсын школоос үүдэлтэй байна. Тэгээд яг гоо ерөөс Орсын школын үүдэлтэй тэр үүдлийг бол тэр Орос сургагч нар тэр дараа нь одоо шав бэлдэх багш үлдэх тэр ажиллагааг бол маш сайн хийж өгсөн байгаа. Тэр үргэлжлэлээр бол манай альч сонгодог төрлийн ерөөсөө хөгжмийн боловсрол эзэмшигч шүү дээ. Одоо ганц сонгодог гэхгүй ардын хөгжмийн ялгаа байхгүй тийм ээ. Маш сайн төгсөж идэг. Тэгээд тэрний үлгэр жишээ ардын хөгжим дээр л одоо гэхээр ардын хөгжмийн хүүхдүүд дэлхийн хүү хамтлагийг дэлхий дээр нэр багалж байна шүү дээ. Лембт, морин хуур тийм ээ. Цэврэг Монгол үндэсний цэвэр үндэсний хөгжим төгссөн. Тэгээд бүр Завхан аймгийн хөгжимч бүжгийн сургуулийн төгсөгч нар байгаа даа шүү дээ. Тэгээд одоо тэр хүүхдүүд одоо ингээд дэлхий дээр ингээд алдартай хүү хамтгийг үүсгэх болоод тэгэхээр манайд л их баялаг байгаа тийм ээ. Авиашн бас уурхай байгаа. Ухаалгаар түн баа. Мишель гээл охин бас Аз твдээ бас хөөрхөн Гран При аваад ямар мундаг бай те. Маш бахархал. Монголчууд биднэрт юм байна. Байна. Энийг яаж ингэж сэтрэх вэ гэж. Яаж сэтрэх вэ? Тэр дэврүүн сэтгэлийг нь тэр их тэмүүлсэн, тэр оргилсон нэг юмд хүрхээр хүрэх гэж бодоод ингээд юмнаас бариад авчих гэж. Тэгээд тэрнийх нь оргил дээр гарах гэж ингэж мацдаг тэр нэг айхтар чанарыг бол ерөөсөө бий болгох хэрэгтэй юм байна гэж ингэж бодож байгаа тийм ээ. Одоо чиний хувьд ингээд энэ нийгэм холбооны тэргүүний ажиллаж байгаа. Төр ер нь ямар оролцоотой байх вэ? Төрийн нийгмийн оролцоо гэж төрөөс бас байхгүй шүү дээ. Өнөөдөр яг нийтэд дуучид нэгдсэн холбоо гэдэг энэ уран бүтээлчд болохоор яагаад нийтэд дуучид нэгдсэн холбоог үүсгэн байгуулсан бэ гэхээр соёл урлагийн их сургууль, хөгжим бишгийн коллеж, за СИТ их сургууль, одоо үндэсний их сургууль гэдэг юм. Ингээд энэ холбоо сургуулиуд дуулаачаар, хөгжимчнөр, жүжигчнэр олон мэргэжлүүд ингээд эзэмсгээд маш олон төгсөгч нар жил болгон ингээд төгсөн гарч байгаа. Гараад ажлын байр тэр төгсөгч нарт байхгүй. Гайгүйгээд тэн дотроос шилж нэг юм уу хоёр хүүхдийн одоо дуурийн театр чуулга бүх зэрэг хэдийн зэрэг гэдэг дараагийн хэдийн байгууллагууд тэд нар тэгээ тэндээсээ тэр төгссөн нэг жилийн төгсөлтөөс одоо бараг нэг хоёр хүүхэд авчвал их хүүхэд авчлаа л гэж штэ. Тэгээ бусад төгсөгч нар яах вэ гэдэг бүгд ажлын байр байхгүй бүгд ингээд чөлөө дөрөн бүтээлчд ингээд гараад төгсөж байна. Амьдрал дээр гараад ирэхээр нөгөө хүүхдүүд чинь одоо бид нар яах юм бэ гэдэг ингээд байж байна. Тэгэхээр тэр чөлөөд ингээд дур зургаар явж байгаа нөхдүүдийг хэдүүлээ нэгдээд нэг байгууллага нэг хамт олон гэж явъя. Тэгээд өөрсдөө хийх гэж байгаа уран бүтээлийг хийж байгаа уран бүтээлээ ярилцаад энэ чиглэлээр уран бүтээл хиймээр байна. Өнөөдрийн одоо хөгжмийн урсгал өнөөдрийн нийгэмд нэвтрээд хамгийн их сонсогч аль чиглэлийн хүмүүс ингээд сонсоод байна. Аль чиглэлээр одоо уран бүтээлээ хийчүүл чи амархан өөрийнхөө уран бүтээлийг хүмүүст хүргэж болох нь вэ гэдэг талынхын юм нэгэд бүгдээр ингээд ярилцъя. Ярилцдаг байя гэдэг ингээд. Тэгээд бид яг нэг гэрүүл нэг хамт олон гэдэг ингээд бүрдээд ингээд явж байгаа юм л. Тэгээд яг тэрэн дээр чинь олон асуудлууд яригдноо. Тэгэл энэ чи барил тэгэхээр зөвхөн тэр уран бүтээлчдийн эрх ашгийг хамгаалахаас гадна бас яаж ингэж хөлийн дөрөнд нь гарын ганцганд нь бас яаж хүрэх бас тусдын болон зөвлөгөө өгөн тэр тусдын болон тэр хэсэг одоо чиний тэр бүтээлийн чи юм чинь сайн явж шүү. Одоо эн чинь тийм байх шүү. Одоо тэрийгэ жаахан засаараа гэдэг юм уу тийм ээ. Энэ хөгжмийнхаа шинэ орж ирсэн хөгжмийн төрлийг чи нэг анзаараад үзээрэй гэдэг юм уу. За
наад чинь тийм ээ. За тэгвэл бүр хуучин тэр 90-ад оны ихэр хийжсэн 80-ад оны дундуур хийжсэн тэр бүтээлүүдийг бас нэг сонсоод үзчих. Тэдний найруулга хөгжмийнхний үнээр анзаараарай гэдэг ингээд ингэж явж байгаа юм л да. Тэгээд тийм болохоор манай энэ нийтийн уран бүтээлчдийн тэр хөгжмийн шинжилгээ амархан шинжилэгдээд ингээд яваад байдаг очрууд нь бол бас тэр байгаад байгаа. Одоо энэ холбоо маань ер нь хичнээн гişүүд юм бэ. Хамгийн идэвхтэй байдаг гişүүд нэг 100 гаруй улсууд байдаг яг бүртгэлтэй байгаа юм. Тэгээд одоо нийт одоо ингээд тэр чин дотроо бас залуучуудын групп гэдэг ингээд бас байгаа. Дундуугийнхны групп, залуучуудын групп, ахмадуудын групп гэх. Тэгээд тэд нартайгаар хор нэг 280-аад орчим уран бүтээлчд биш шүү. Соёл урлагийн сургуулийн дуулагч ангийг төгснөө. Дуулагч ангийг төгсгөө та нарт ажлын байр чинь тийм байгаа шүү. Чуулга дээр очих болцоо чамд байна уу? Дуурд очих болцоо юу байна? За тэгэхээр чи чамд дараагийн юм юу бодогдох хэвтэй вэхээр чи за төрийн байгууллагад ажиллая гэж бодох юм бол за дуучнаас гадна би хөгжмийн боловсрол эзэмшээд хөгжмийн багш болох юм байна гэдэг юм аа. Тавиа. Тийм учраас хөгжмийнхаа тал дээр хөгжим сурах тал дээр төгөлдөр хуур өшөө ямар хөгжим байдгийг тэднийгээ сайн анхаараа. Тэгж дараа нь та нар яагаад гэвэл ажлын байр бий болох гэдэг шүү дээ. Тэднийг нэг ажилтаа болгож өгөх гэдэг шүү дээ. Ингэж бид нар одоо ингээд үйл ажиллагааг бас чиглүүлээд ингээд явж байгаа л да. Сая бас нөгөө оюун өвчин бид нар ч нөгөө оюун өвчин эрх ашгийг хамгаалах хуулийн төсөл дээр бас суугаад 04 сард нөгөө баталсан шүү дээ тийм. Их хурлаар баталсан. Тэр хуулийн төсөл дээр бас бид сууцгааж ирсэн л да. Сууц. Энэ дээр бол MCPP гэдэг нэг хамтын удирдлагын байгууллага байдаг. Тэгэхээр хамтын удирдлагын байгууллагаас уран бүтээлчд маань оролцоод Rock Pop-оос нийтийн дуучдаас мөн уртын дууны холбооныхны хүртэл тэнд татж авч оролцуулаад бүгдээрээ энэ дээр бас санал бодлоо. Энэ бол нөгөө дандаа гүйцэтгэгч уран бүтээлчдийн төлөөлөл байгаа учраас энэ дээр санал бодлоо бүгдөө тусгах нь зөвөө гэдэг ингээд бас ярилцж энэ дотор хуулийн тусгалд бас оролцсон зүйлс бий л дээ. Тэгэхээр энэ оюуны өмч гэдэг энэ том сэдвийг ингээд ярихын тулд манай Монголд жишээлбэл рок попын ардынхын ингээд нийтийнх нь ингээд бүгдээрээ нэг хууль дүрмтэй юу? Одоо 1993 онд Монголоо оюуны өмчийн тухай хууль гэж ингэж санаачилж ирсэн. Яг тэрэн сүүлд нь ингэж баяжигдаж явсаар байгаа л ингээд оюуны өмч төр ийм заалт оруулах хэрэгтэй юм байна. Нэг юм байна. За Америкийн оюуны өмч нь Москвын барьдаг хуулиуд нь ийм байна гэдэг. За Японд төвтэй тэр Москвын хуулиуд нас ийм байна гэдэг ингээд татцруулж ирээд тэгээд хажуу талд нь MCPP гэдэг одоо энэ хамтын удирдлагын байгууллага нь болохоор нөгөө дуу, дүрс, хөгжим бүтээгчдийг чиглүүлж өгдөг юм хамтын удирдлагын байгууллага. Тэгээд энэ дээр бол бас залтууднаас арай Москваас бол бас нарийн залтууд бас байдаг юм байна. Тэгэхээр энэ хоёр талын хуулиудыг хоёуланг авч үзэж явахгүй болохгүй юм байна гэдэг одоо тэгж тэр хуулиудын залтуудыг бол оруулж ингэж явж байгаа юм байна. Зөвөр яг хөгжмийн зохиолч, яруу найрагч тэд нар бол давуу хэрэгтэй байгаа. Тэд нар бол онцгой эрхээ эзэмшдэг бол сууч үү тийм ээ. Яг тийм юм. Онцгой эрх гэдэг зохиогч хувьд гэж байгаа. Тэр хоёрын яруу найрагч, хөгжмийн зохиолч хоёрын санаа нэгнийх нь ухаан гарсан байна, нөгөөх нь сэтгэл гарсан байна гэдэг. Жансан руугаа тэгж хэлдэг шүү дээ. Дуу гэж юу юм бэ гэдэг хүн асуусан. Жансан руугаа тэр томьёолыг би их бодож явдаг. Их гоё томьёолыг. Дуу гэдэг бол нэг нь ухаан авралдуулаад нөгөөх нь сэтгэлээ уралдуулж байгаа болохоор дуу бол ухаан сэтгэл хоёр юм аа гэж ингээ хэлсэн байдаг байхгүй тий. Их гоё тодорхойлт тэрэндээ. Тэгээд тулгын гурван чадвар шүү дээ. Дуу чинь юу юм бэ? Дуу шүү дээ. Тэгээ нөгөө дуучнаа гэхээр нөгөө дуучны тал дээр ерөөсөө оюуны өмчийн хуулийн дээр нэг тийм заалт байл. Гүйцэтгэгч уран бүтээл оруулсан баг. За дуучин хүн энэ дууга бүгдийг би эзэмших гэх юм бол та продюсерийнхаа эрхийг авч болно. Танд продюсерийн эрх бий. Амны эрх бий. Амны эрх гэж байгаа нь болохоор анхлаад дуулсан биш үү? Онцгой эрх биш шүү. Амны эрх. Тэгэхээр онцгой эрхийн тэр хоёр хүн эзэмшиж шүү дээ. Тийм байна. Тий. Тэр хоёр хүн онцгой эрхийг эзэмшиж байгаа учраас тэр хоёр хүн үгсээд тэр дууг зарна. Хаширт. Надад зарж болно. Эсвэл өөр хүн зарж болно. Гэхдээ анх худалдаж авсан хүн тэгэл шууд бандандаас эзэмших юм байгаа шүү. Тэгвэл анх хэн тэр хоёр зохиогчоос хэн онцгой эрхийг худалдаад авсан. Давуу эрхээр давуу хүн хэлээд худалдаад авсан байна. Тэр хүн онцгой эрхийг эзэмшнэ.
Тэр хоёр онцгой ирэхэд ихтэй энэ хоёр зохиогч шүү дээ, хөгжмийн зохиолч Яруу найрагч хоёр онцгой ирэхэд нөгөө худалдаж авсан хүнтэй өгсөн тохиолдолд. Гэрээ хийгээд би онцгой ирэхэд шилжүүлээ танд. Тэгэхээр одоо бол энэ бүтээл битэрийн бүтээл биш, онцгой ирэхэд худалдаж авсан таны бүтээл боллоо гэдэг ингэсэн тохиолдолд энэ дөрөөс хуулийн ямар нэгэн маргаа юу ч үсэхгүй. Тэр дууг, тэр уран бүтээлийг эдийн засгийн эргэлтэнд оруулах, захиран зарцуулах зөвхөн тэр хүнд л шилжиж очих. Тэр шил бүгдийн тэр хүнд шилжиж очиж байгаа. За тэгвэл ингээд нэг тэр хүнд очичлаа. Гэтэл хөгжмийн зохиолчдод дондогч юм уу, яруу найрагч гомбч юм уу, энэ хоёр ингээд нэг бас нэг уран бүтээлийн тоглолт хийх. За тэгээд нэг CD финансирлүүлэх асуудлууд. Тэрэн дээр хэрэгж болд юм. Нэг бол нөгөө өнөөсөө дахиж зөвшөөрлөх. Тэр яагаад гэхээр тэр яг тэр гурван хүний гурвалсан гэрээний асуудал. Одоо энэ дээр хөгжмийн зохиолч, яруу найрагч, дуучин гурван гурвалсан гэрээний асуудал хэрэгжиж эхэлж байгаа. Гурвалсан гэрээгээ энэ гурав хийхдээ альва тоглолт юм аа, эсвэл CD юм уу, эсвэл юу гэдэг тэр борлуулалтын дээрээс хэд хэдэн хувиар яаж тохирох юм гэдгээс болж байгаа. 33 хувиараа тохирох юм уу? Давуу эрэхтэйгээр эсвэл би ерөөсө бүх продюсераа хийн, би бүх уран бүтээлийн юмыг хийн, та хоёрт 10% өгнө шүү. Би 80% авъя гэж дуучна. Эхнээсээ гэрээгээ тэгээд ингээ хийцэн бол яг л тэр гэрээнийхээ дагуу л явагдана. Тий. Ерөөсө угсаал маргаан чи гэрээгээр л таслаг. Гэрээгээр таслаг. Ерөөсө яагаад гэхээр би одоо дууштай хөлт хэлээд байна энэ юм чинь хоолыг. Та нар эхлээд ямар нэгэн уран бүтээл хийгээд ингээд авсан тэр гурвалсан гэрээгээ байгуулаа. Дараа нь тэр дуучин олон хүртэл нөгөө хоёр хөгжмийн зохиолч яруу найрагч хоёр нь дууга зарсны дараа ингээд хэрүүл үсээр маргаан байсан. Манай дээр ийм тохиолдол маш их олон гарч байгаа. Тий. Ерөөсө байсгээд дуучин үгүй энэ чинь миний дуу штэ гэдэг ингээд тэгдэг. Тэгэхээр нөгөө хөгжмийн зохиолч яруу найрагч хоёр нь үгүй энэ чиний дуу биш, битүүрийн бүтээл штэ. Битүүр онцгой хэрэгтэй штэ. Ноёны өмчтөр онцгой хэрэгтэй учраас битүүрт зарах хэрэг нь битүүрт байгаа штэ гэдэг. Тэгэхээр тэгүүлэхгүй тул дуучин гурвалсан гэрээгээд хий. Яг үнэ. За гурвалсан гэрээгээ хийж чадаагүй тэр тохиолдолд нөгөө хоёр давуу ирэхээр онцгой ирэхээр аваа явчихсан. За амны ирэх гэж яриад байгаа нь уран бүтээлч хүний хувьд хамгийн анх дуулсан хүн бол хідүүд ч хаанч ямар ч үед тэр дуугаа бол дуулаад явах эрхтэй гэсэн. Тэр хүнтэй бол хинч марахгүй. Тэр хүнч марахгүй. Тэгээд тэр хүнд бол би амны ирэх хэлж явнаа. Би энэ анхны дуулсан дуу чинь би мөн байна. Тийм учраас би энэ дуугаа дуулах эрхтэй гэдэг ингээд явж байгаа. Тэр амны эрхтэй. Өөрөө харин бүх юм эхнээс нь хийгээд нөгөө хоёроос дуугаа аваад би продюсерийнхаа эрхийг би авцсан шүү гэх юм бол нөгөө хоёр нь юу ч дуурах. Та продюсерийнхаа эрхийг та эдэлж байна. Та наадхаа эргэлтэнд оруулж байна. Зүв байна. Тэгээ хувайл өгөөд байгаа гэдэг ингээд сууж байна. Энэ хувь гэж нэг зэлгийч одоо ингээд тогтоохын тулд бас маш их маргаан үсэж ихэлсэн л дээ. Ингээд 2000 оноос хойш миний анзаарснаас хамтлаг дуучид ингээд одоо жишээлбэл ингээд нэг хөгжмийн зохиолч, яруу найрагч энэ гурав нийлээд дуучин ч юм уу, хамтлагч юм ингээд дундаас нэг уран бүтээл төрөөд тэгээд тэр нь ингээд дуу бүтэн гэдэг чинь өөрөө зардал шүү дээ. Тэгэл байх уу? Маш их ингээд нэг найруулгын, хөгжим бичгийн, студ, хоолоо, мастеринг гэл. Тэгээд тэрийн нөгөө бүх 84-ийн дуучин өөрчдөг. Тийм. Тэгээд ингээд яг наадах чинь байхгүй нөгөө миний түрүүний яриад байгаа нөгөө продюсер ингээд. Тийм, продюсер. Тэгэхээр ерөөсөө л эхнээсээ л манай дуучид маань ягаад гэхээр энэ дууг гаргахын тулд манай дуучид маш их хөдөлмөрлөлт бий. Нөгөө студиороо би чинь нөгөө хөгжмийнхаа тохиолдол клипээ хийн ингээд тэгээд нөгөө пэмүүд дээр юунуудаараа цацна аллуулах телевизээр цацах тэр бүх юм ингээд хийгээ гараад. Тэгэхээр ерөөсөө эхнээсээ продюсер хоёр их амныхаа эрэхтэр продюсер хоёрыг дуучин аваа. Тэгээд тэр бүх гаргасан зардал хөрөнгө мөнгө бүх юм эхнээсээ тэмдэглээд яв. Эхнээсээ гурвалсан гэрээгээ яг таг байгуул. Тийм дараа нь та нар хуулийн зөрчилдөөнд орохгүй. Нэг том эрхэн онцгой эрхээс нь төрүүлээд авчих эрхэн дуучин хүнд байна. Тэр продюсер ирэх бод. Тэр бүх зардал бүх юмыг нэгэн тал дааж өөрөө ингэж тэр уран бүтээлээ гаргахын тулд ажиллаж байгаа учраас тэр эрхээ эдлээ л гэж. За одоо ингэж бас нэг зүйл асуумаар санагдаад байна. Одоо маш их ингэж залуучууд бусдын нэрт төгссөн ийм од болсон дуунуудыг cover гэж нэрлээд байгаа дуулдаг. За тэгээд адилхан нэг ийм кейс ч юм уу одоо ингээд жишээлбэл ардын жүжигчний Чимээ цайгуун тэр сайхан дууг ингээд
нэг залуу уран бүтээлч очоод үл ойлголцлоосоо болоод жүжигийн дуу болгоод саундтрек болгоод дуулаа хийцэн. Тэгээд Чимцээ 30 тэнд чүүлээгээл эхэлсэн шүү дээ. Тэ? Тэгэхээр энэ бол одоо бас л нөгөө хуулийн мэдлэггүйгээсээ болоод энэ хуулийн залт байхгүй байгаа. Яагаад гэвэл тэр Чимцээгчийн хувьд бол анхнаасаа гурвалсан гэрээ гэж байгаагүй байгуулаагүй шүү дээ. Тий. Нэг цаасан дээр юм байхгүй шүү дээ. Юу ч байхгүй байгаа тийм ээ. Нөгөө хоёр хүний хувьд бол зохиогчийн эрх онцгой эрхээрээ тэр хоёр хүн чинь тэр дууг худалдах эрх нь тэр хоёрт байгаа байхгүй юу? Тийм байна. Тий. Тэр хоёр хүнд онцгой эрхийг эзэмшиж байна. Хин Чимцээгчд амны эрх нь байгаа. Тэр хүн бол хаанч дуулах хэрэгтэй. Хаанч өөрөө дуулаад явж байгаа. Би анхны дуулсан хүн би байна. Би амны эрхээ эдэлж явна л. Тэгээ тэр дуулаад явж явах хэрэгтэй. Чимцээгчд тэр дууг худалдах зарах эрх байхгүй. Ийм байна. Нөгөө хоёрт бол байж идэг. Тэр онцгой эрхийг эдэлж байгаа хөгжмийн зохиолч Яруу Найрагч хоёрт нь онцгой эрх нь байж байгаа. Тий. Энийг л манай уран бүтээлчид маш сайн ойлгож аваараа. Ер нь хуулиа барьж аваад нэг сайхан уншчих хэрэгтэй. Яриулаад ойлгочих хэрэгтэй тий. Тэгээ энэ өвчийн хуулийн дээр ерөөсөө тэгээд дуучдад бүр энэ ч одоо 2 жилийн өмнөөс дуучдад ялангуяа манай нийтийн салбарынхан бол маш сайн ойлгодог болчиход байгаа шүү дээ. Ер нь. За нэгнийхээ уран бүтээлээ та нар халдах гээд байна. Эрхийг худалдаж авах гээд байна. Тэрхийн тулд та нар тэр гэрээг маш сайн байгуулаарэ. Энэ гэрээ оюун өмчийн хууль чинь гэрээтэй хуультай болцсон шүү. Дараа нь зөрчил болоод шүүхтэр очдог асуудал үүсдэг. Манай уран бүтээлчдэр бас нэлээд хэд хэдэн уран бүтээлчдэр бас ийм асуудал үүссэн л дээ. Тэгэхээр нөгөө тэр маргаан дээр чинь болохоор нөгөө онцгой эрхийг чинь эдэлж байгаа. Та нар гурвалсан гэрээгээ байгуулсан юм уу? Продюсерийнх нь гэрээ нь хинт байгаа, амных нь эрх нь хинт байгаа, онцгой эрх нь хинт байгаа гэдэг тэр бүх асуудал чинь хөндөгддөг шүү гэдэг ингээд яригдах асуудал байгаа юм л да. За бас нэг сегмент. ID уран бүтээлэр чинь бас чамгүй орлого хийдэг нэг салбар бол хэвлэл мэдээллийн салбар. За телевиз, радио. За одоо бол цахим орчин. За тэгээд нийтийн нөгөө үйлчлэгээний караоке. Эднийг яаж зохицуулах юм? Энэ дээр хамгийн их одоо хяналт тавих байгууллага болохоор Москва баг юм. Хөгжимч оюун бүтээл эзэмшиж байгаа зохиогчдын хэрэгсгийг хамгаалах байгууллага байна тийм ээ. Нөгөөдөгт нь дуу, дүрс, дуучдын эрх ашгийг хамгаалах нийгэмлэг хамтын удирдлагын байгууллага MCPP байж тийм ээ. Тэгэхээр энэ асуудлыг бол хоёр байгууллагын удирдах зөвлөл төлөөллүүдийнх нь одоо тэр нэг хүсэлтийн дагуу зөвхөн Москва болоод ямар ч байсан олон нийтийн сүлжээ одоо караоке байгуулж байгаа тэр холбоодуудтай нь холбогдоод олон нийтийн радио телевизтэй холбогдоод сар бүхэн одоо авах юм аавъя гэдэг ингээд аваа яваад идэв. Жохон уран бүтээлчтэй нөгөө энэ эзэмшигчтэй одоо тэр хуваарлж байгаа хуваарлт нь ямар байд юм гэдэг бол бүүм гэт. Билээ авч ирснийг сонсоод тэрийг үдээ сайн мэдэхгүй. Тэгвэл MCPP-ийн хувьд бол яг тэр нөгөө олон нийтийн өөрийн холбооны сүлжээ тэгээд одоо Монгол контент тийм ээ хайфа гэдэг энэ байгууллагуудаас бол уран бүтээлчдүүдийнхээ гэрээг нэгээд гэрээнийх нь үндсэн дээр бол тэндээс ямар ч байсан тэр бол бид нар чамлахгүй байгаа. Бага хэмжээгээр згсэн тэд нар бол өөрийн холбооны сүлжээ мөржөөлөл өгөөд идэгт нь. За ямар ч байсан өгөөд идэг болсон байгаа юм байна. Уран бүтээлчд гүйцэтгэгч уран бүтээлчд бол ямар ч байсан өөрсдөө гүгээд өөрсдөө гэрээгээ хийгээд тэр бол өөрийнхөө үүргийг гүйцэтгээд яваад шүү дээ гүйцэтгэгч уран бүтээлч. Тэр өөрийнхөө бүтээлийг түгээх, дэлгэрүүлэх, олон нийтийн хүртэл болох гээд тэр өөрийнх нь үүргэн дээр байж байгаа үүргээ гүйцэтгээд тэр гэрээнийхээ дагуу юмнуудаа хийгээд багчгсан жижигэн хуваа хүртээд ингэж яваад байдаг нь бол бас нэг талаар гэгээтэй юм байна. Сая бол Японы тэр Москвагийн байгууллага тэр Koichi гэж хүн хурж ирж бид нартаас ярилцлага хийсэн тэ. Гэхдээ тэр бол яагаад гэхээр одоо энэ караоке тэгээд энэ FM телевизүүдээс та нар маш их нарийн шүүлтэрээр мөнгө олж авахын тулд тэр тоолуурыг бий болгоо тэр системийг суулгаа. Энэ систем Япон, Солонгост тийм ээ одоо ингээ хятадд суугдсан системүүд байна. Дуу, хөгжим юу л гიშгэлж байгаа нь бол болгонд одоо тоолуурч нь гүйдэг бол. Тэгэхээр энэ тухайн тэр транслац хийж байгаа тэр хэрэгслүүд өөрөөсөө дижитал болох хэрэгтэй юм байна. Тий, ерөөсөө яг тэр системд ерөөсөө энэ угаасаа яг манайхан ингээ караоке руу орох манайхан тэр солонгос сэтраас авчирч караоке авчирч төхөөрөмж угаасаа тэн дээр юм суулгадаг тэр юм юутай юм бэ л шүү дээ. Програмтай. Тэгээ програмтай тэрийг сугаж авчаад манайхад очиж тавьчихдаг.
Тийм хэлбэл дээ. Тэгээд тэр системээр ерөөсөө манайх нэг одоо суулгаа тэгжээж тэр ийх олон караоке. Тэгээд энэ камерад телевизээр явж байгаа тэр юмнуудыг та нараа ерөөсөө барьж авах юм бол ганцхан тэр юм байгаа маа л гэж. Тэгээд тэр чинь манайхад суугдаг юм чи хаанаас явж байгаа. Ерөнхийдөө зүгээр нэг жилийн улирлын ингэж тохироо хийгээл за нэг сардаа тэдийг өгчээ, улиралдаа тэдийг өгчээ гээл тэгээд тэрнийхээ үндсэн дээр тэгээд яг тэр нь бол яг бид нарт өгж байгаа бас ингээ энэ чинь тэгэл бид нар тэр уран бүтээлчд янз бүрдээ хуйлт хийж байгаа нэг талын сайн хэрэгжтэй л гэсэн нэг тийм юм байгаа тийм. Тэгээд би яг сүүлд нь эхлээд холбоон дээр юмудаа цуглуулж авдаг байсан. Тэгээд сүүлд нь нөгөө холбоон дээр юм цуглуулж аваад ахаа чинь татвар чинь холбоон дээр ирээд байдаг. Бүх татвар нэг байна. Бүх ингэж яриад болох сүүлд бүх уран бүтээлчдтэй өөрсдийн дуудаж авчижээ. За та нар одоо өөрсдөө дөрвөн холбоон дээрээ за тэр FM-үүд дээрээ одоо тэр музиктэйгээ ингээд та нар гэрээгээ хийцгээгээд өөрсдийн авчид бүгд ингээд гэрээг нь хийлгүүлээд тэгээд одоо та нар өөрсдөө тэр татвараа төлөөд болоо. Тэгэхгүй бол тийм шүү дээ. Жилийн сүүлд нөгөө жилийнх нь эцсийн татвар мотор гэдэг холбоон дээр асар их татвар юм хоримтлагддаг учраас тэр олон хүний юмыг бол нэг холбоо бол дийлэхгүй байна. Тэгэл чинь хувийн ингээл бүхний санхүүг барина гэдэг чинь аюулгүй хариуцлагатай байж шээ. Энд чинь маргаан үүснэ, хардталт үүснэ, манайхан чи яадаг үлээд. Тэгээд дуу одоо бас ингээд дижитал системд шилжээд бас багагүй хугацаа өнгөрчлөө л да. Тэгээд бид нэр одоо ингээд бит хэлбэрээр дууг зархаас илүү бас ингээд хэлбэрчлээ дэлхийн аль ч үнцэг болон бүрээс бид нэр шинэ дууг ингээд цахимаар авчаад байна. Энийг албан ёсны одоо Spotify гэдэг ч юм уу, Apple Music ч юм уу тий. За ингээд бас нэг ингээд саяхан нэг TV2-оос тэрэн дээр сайн ажиллаад нэг үр дүнд хүрчих шиг боллоо. Тэгээд хятад улсад бас нэг хууль бусаар ингээд бас нэг дуу түгээдэг зардаг байсан нэг илрүүлээд манай дуучид маань өөрсдөө шүглүүлээгээд энэ бас хяналт тавьж явахгүй болохгүй шүү тий. Энэ нэг дүүрийнх одоо манайхан мэдэхгүй байгаа юм байна. Одоо манай дуучид ч гэсэн одоо энэ чөлөөт уран бүтээлт хийж байгаа. Ялангуяа тэгээд энэ өөрийнхөө дуу бушуухан түгээх гэж бодоод байгаа энэ залуучууд маань тэрийг мэдэхгүй байна. Тэгээд яагаад гэвэл тэрүүнийг нэг TikTok дээр ч юм уу одоо тэгээд тэр тендер ч юм уу одоо ингээд энэ юм дээр тавьчихаар л одоо дуун ингээд түгээл хүмүүст их амархан очична гэдэг ингээд бодоол доо. Бушуухан нэг тийм сууг гарч ирвэл ингээд дуунуудаа тавиал тийм ээ. Тэгээд бушуухан нэг стори ч юм уу одоо эсвэл нэг тийм аяны мэдлэгээ айдууны мэдлэгээ хэлбэрээр энэ юм хийчих гэж бодож байгаа. Тэгээд тэр нь бол цаана тэр платформыг эзэмшиж байгаа хүний ашигын юм болоод уран бүтээлчдийн хувьд бол тэр зүгээр юм аваачид үнгүй зүгээр төлбөргүй аваач тавиад тэгээ худалдаад нөгөө хүний нөгөө хэрэглээний хэрэгсэл болгоод ингээд яваад байгаа тохиолдол бас гараад байна л да тий. Тэгээд яг энэ биенд эдэр зөвлөд байгаа. Та нар сайн 7 хэмжээнийг өгтлөөрэй. Тий. Тэгээд одоо ингээд оюуны өмч бүх юм алдчихал дараа нь хятад улсын хуулиар ингээд явах та нар ямар нэмэргүй ш. Ямар ч нэмэр байхгүй. Тэнд очиод тэрний бүртгэх яг ер нь зүгээр манайхан эртнээс бас энэ талын юм мэдэхгүйгээр хятад бол их олон дуу алдсан байна шүү. Байна. Маш их дуу. Байлгын нүүр Монгол биднес ч хэл соёл нэгтэй юм шиг. Тэнд амар том зах зээл байгаа. Манай зарим хөгжмийн зохиолч өөрсдөө дуугаас зардсан байна бас. Бас үү. Тий. Зарим тийм тохиолдол бас байна. Байна. Хамтлагууд ч бас өөрийнхөө уран бүтээлийг зардсан уран бүтээл бас байна. Тэр нь манайх хөдөлтөд авчихсан шүү дээ. Энэ хүнээс энэ хүн чи өөрөө хурж биднэрт юм хөдөлж авчихсан шүү дээ. Тэгээд ийм тохиолдол бас зөндөө байна. Тэр ч бас буруу биш л хамгийн гол нь аль альж талаар нь гимтэхгүй гомдоохгүй юм хийж л байна. Нэг бүтээлүүдийн юм маань одоо энэ оюуны өмчийн талын юмнууд маань одооноос л одоо яригдж эхлээл нөгөө дижитал системд бүгдээрээ орё энэ тоолорт орхон зөв юм байна гэдэг юм одоо ингээ яригдж эхэлж байгаа болохоор тий. Тэрнээс өмнө бол яг одоо манайхан чинь бас тэр талынхаа явахгүй. Тэгээд нэг хүн дууг чинь худалдаад авчиг гэхээр за хэдэн төгрөг болох ч да энэ ингэж яхаар гэл тийм л удлаач алдагтаа тэгээ алдсан шиг байна л гэж ингэж бодоод байдаг юм л да. Яг үед тухайн үед тэгэл хүндээ өнгнөөс өгсөн болол тэгэл манайхны л нэг зовлон шүү дээ. Зовлон шүү дээ. 5 цаас тэгэл хаач ингээл дараагийн уран бүтээл рүү орчихгүй залуу чи тий. За тийм байна. Энэ хүмүүс чухал сэдв тэгээд хоёрын яриаг сонсож байгаа одоо уран бүтээлчтэй байвал за шууд ингээд нэг нэвтрүүлгээр энийг яриад ойлгуулахад маш хэцүү. Тийм учраас холбоон дээр очиод бас заавар зөвлөгөө аваад яг гишүүнээр нийлсээд бас маш их тийм сургалт муралт авч болно шүү, мэдээлэл авч болно шүү.
Бас манайхан чинь бол хажуудаа бас хуульчин зөвлөгтэй байгаа. Хамтын удирдлагын байгууллага дээр бас нэлээд энэ оюуны өмчийн талаарх хуулийг өөрөө бас гардан оролцуулсан хуульч маань MCPP дээр бас хуулийн зөвлөхөр хүрээд ирсэн. Тэгээд бид нар сая албан ёсоор MCPP дээр хуульчаар авъя гэдэг хүсэлтээ өгчөөд одоо бас ингэ байж байгаа. Тэгэхээр энэ нөгөө оюуны өмчийн талаарх энэ маргаан ялангуяа одоо тэгээ уран бүтээлчдэр гардаг, дуучдэр, гүйцэтгэгч уран бүтээлүүд дээр гардаг. Гүйцэтгэгч уран бүтээл дээр ганцхан дуучид орохгүй шүү. Энэ дээр хөгжимчд бас орно шүү. Хөгжим бүтээл тоглож байгаа. Тий, хөгжим бүтээл гоцлол одоо тэрний зохиол энэний найруулга гоцлол хөгжимчин тэргээ тоглоод байдаг, тэргээ зарлагдаад байдаг. Тийм ээ? Тэгэхээр цаадалтаа болохоор чивэл гүйцэтгэгч уран бүтээлчүүд тэр хүний зохиолыг тоглож байгаа шүү. Үгүй нарийнда ярих юм бол тэр бичлэгийг хийж байгаа тон мейстер, саунд инженер ч гэсэн оролцоо байгаа шүү. Оролцоо байж байгаа. Тэр цаана нөгөө тон мейстер, саунд инженерийн хийгээ сууж байгаа хүмүүс нь болохоор тэд нар нөгөө дуу дүрс бүтээгч нар хаяа ирэхийг бас өөрсдөө аваа яваад. Би энэ хөгжмийг энэнийг би бичсэн, би тэгсэн, би ингэсэн, энэ ирэх нь надад байгаа шүү гэдэг. Ирэхэн тэд нар ч бас аваа явчихдаг. Тэгэхээр энэ чинь нэлээ явуултай юм байна шүү. Бүтээлд оролцож байгаа хингуанч байсан тэгэл бас тий их вэ нүү бага вэ нүү оролцоонд байдаг. Оролцоонд байж байгаа. Тэгэхээр энэ нөгөө одоо ядангуяа цааш та дахиад одоо энэ нөгөө дижитал систем тавигдаад энэ тоолуурын асуудал яригадаад нөгөө мөнгө хуримтлагдаад ингээд ирэх учраас бүр хуулиа сайн уншаараад байсан гэж хэлээ. Дахин хэлмээр байгаа. Уран бүтээлчтэй тэгээд дахин хуулиа сайн судалж уншаараад энэ бол та нарт алстаа их тулгарах их маргааны зүйлсүүдийг бас тайлж өгөх юм чинь бол оюуны өмчийн тухай хуульч байгаа шүү л гэж. Хэдүүлээ нэг сошиал дээр хэрэлдэх юм биш. Яг үнэ. Тий. Ерөөсөө анханасаа л хэн хариуцлагатай уран бүтээл дээр хандсан бэ? Хэн гурвалсан гэрээгээ байгуулсан бэ? Онцгой эрх нь хэн дээрээ байд? Амны эрх нь хэн дээрээ байд? Продюсер эрх нь хэн дээрээ байд? Энэ талынхаа бүх юмаа мэдээд авчих юм бол заавал сошиал дээр хэдүүлээ хэрэлдээд маргалдаад авах юм бол энэ дээр юу ч байна. Яг үнэ. Тий. Одоо тэгээд энэ залуучууд чинь зайлангуяа энэ рок попны дунд анзаарэгдэж байна л да, нэг юм лейбл рекордс ингээл хамрагдаал очоод нэг продакшнд гэрээлээд нөгөө продакшн чинь бүх юмыг хийгээл агасны хүртэл бүх юмыг хийж өгөөл тоглолтын хийж 10 хэдэн жил болгоо те 3 жил 5 жил тэр хугацаанд ингээд хувиа тохирол хувь тохирохгүй бас байхгүй юу? Шууд тэр продюсер ирэх гэдэг чинь продюсер ирэхээрээ тэгээ аваа явчихж байгаа. Нөгөө уран бүтээлчтэйгээ тэд нар чи юу гэж гэрээ хийж өгөх вэ? Чамтай 3 жилийн 5 жилийн гэрээ хийн. 3 жил 5 жил дотор чамайг нэр алдартай юм уран бүтээлч гар болгоно. 3 жил 5 жил дотор ингээд чи манай гэрээнд манай продакшнтай манай одоо энэ дуучлах студидтэй хамтарч ажиллах юм бол ийм хитэн дуу. Тэгээд тэр тоглолтын шинээс одоо ийм цомогтой болох нь ийм пянцтай болох нь энэ бол чинийх 5 жилийн дараа чи бол энийг ирэхэд л явна л гэж байгаа шүү дээ. Гэрээ дуслаа. Тэгээд чиний. Гэрээ дууснаас хойш бол чиний хаашаа яаж очиж явах чинь манайтай хамаагүй. За цаашаа сунгаад явна гэдэг манайтай дахиад өргөдөж явна л гэж. Яг тэрнтэй холбоотойгоор маргаанууд бас нэгэн гараад ирсэн шүү дээ, тийм ээ. Тий. Гайхаад байгаа байхгүй. Тий. Тэр хүн чинь тэгээд бүх ингээд орлого олоод байгаа шүү дээ. Тий. Магадгүй тэр чинь ингээд амар одуулаад бүх мөнгөө тэр продакшн төвшөө өөр яаж амьдрах юм бэ гэж. Тэр нөгөө гэрээнийхээ асуу тэр анхны гэрээ хийж байгаа хүн өөрөө гэрээнийхээ учрыг ойлгоогүй байхгүй. Тэр нөгөө гэрээг уншиж мэдэхгүй танилцж чадахгүй байгаа холбоотой байгаа байхгүй. Тэн дээрээ жишээлбэл одоо хэрэглээний зардал гэдэг юм уу, тийм ээ. Энэ ажил хугацаанд дотор та нар жишээлбэл одоо танаа студийн зүгээс миний хэрэглээний зардал тийм байна. Тэр үдийг та нар тусгаж өгөх юм уу гэдэг амжилгааны зардал. Амжилгааны зардал ч юм уу те. Тэр үнийг ингээ оруулаад ингээд яваад байвал бас тэр нь болох байхгүй. Тэгэхгүй яг тэр нь бол зүгээр би юу гэж ойлгосон гэхээр энэ бол рок pop төр бол бас энэ оюуны хэмжээний тал энэ production төлөвтэй ойлголт бол эрт ихэлсэн юм байна. Тэгээд эдгээр бол яагаад гэхээр тэр олон улсын солонгосын одоо японочдын Америкуудын одоо тэр продакшнуудын нөгөө бод болгох одоо тэгээ нэртэй алдартай уран бүтээлч болгох тэдний гэрээний залтуудыг бол эдгээр их толоод уншсан байсан юм байна л гэж боддог л да. Тэгээд одоо бол эн чинь нийтэд энэ талын ойлголтууд маш их ойлгомжтой болж эхэлж байна шүү дээ, тийм ээ. Оюуны хэмжээний ойлголтууд энэ босод продакшн юунтай ажиллах гэрээний тухай ойлголтууд за эцэстээ бол бид яах ёстой вэ? Яаж гэрээгээ хийх ёстой вэ? Гэрээгээ баримтлах зарчим нь юу вэ? Тэгээд одоо энэ гэрээгээ ойлгомжгүй хийснээс болоод сүлдээ гомдол гардаг, хэрүүл маргаан болдог, шүүхтэр очдог. Энэ нь одоо яах вэ гэдэг ингээд ийм асуудлууд
үүсээд байдаг. Тэгэхээр ерөөсөө хуулиар та нар сайн уншаарай л гэж. За би яг санд юм аа тэгээд анхны ингээд CD-нүүд гараал ингээд тэгэхэд Эрдэнэ цэцэгт хоёрын нэг дуулсан гайхамшигтай хийд дуу бол тэдний нэг ийм төвөр цомгонд орсон. Төгсөн. Тэр яаж зохицуулагдсан? Тэр үед шүү дээ. Яг одоо энэ бол нөгөө оюуны бүтээлийг хулгайлах аваад. Тэр нэг оюуны бүтээл оюуны өмчийг эзэмших эрхийн тухай ойлголтууд нэг 90 хэдэн онд ч одоо 93 4 он 93 4 биш ээ. Одоо тэгээд тэр бол бүр дээр юм болох гэдэг шүү дээ. Одоо энэ 2010 он энэ төр гэж нэг яригдж эхэлж шүү дээ, тийм ээ. 2010 оноос хойш яригдж эхлээл өнөөдөр 25 он гэхэд хүртэл яригдсаар л ингэ яваад яригдсаар яваад байгаа. Тэгэхэд л яг тэр үед чинь ийм байсан юм шүү дээ. Нөгөө нэг юунууд нөгөө киоск гэж хэлдэг шүү дээ. Нэг дуу мурцэг зардаг ингээд. Тэгээд нэг тэр үед чинь нөгөө бидний дуулсан захтай дуулагдаад бид нар энэ нэг бичүүлээд ингээд тавьсан юмнууд чинь тэтгэл орхоноо захаар нэг яваал киоскоор нэг яваал ингээд тэрүүгээр явж гин эрүүгээр явж гин гэдэг тэр хоёрын үчин талаар ойлгох төрөөсөө маш муу байсан баг. Тэрээс маш муу тэр түгээх дэлгэрүүлэх тэр гэрээ хийх өдрөөсөө тэр үеийн одоо сонор оркестр хийжсэн тэр үеийн CD болгож гаргаж ирсэн дуунууд мууж эдгээр бол нэг талдаа бол яг тэр бид нарыг оюуныхаа өмчийн талын хуулийг мэдэхгүй байх оюуны өмчийн талын хууль цоорхоо байх тэр хуулийг ашиглаад булгаа хийсэн л нөхдүүд байгаа юм л. Тэгэхээр дөрөв цул 5 цаас өгөөгүй юу? Өгөөгүй. Тэр талаас чинь 5 цаас аваагүй шүү дээ. Тэгээд дуур мэдээлэл хийвэлчих. Дуур мэдээлэл 1000 гарна тэгээд зараад 1000 гараад сайн борлуулалттай CD байсан. Амар өндөр борлуулалттай байсан гэдэг. Тэр чинь аргагүй шүү дээ. Тухайн бүх хит нийтийн дуунууд байсан. Нийтийн дуунууд. Тэгээд тэр үеийн нийтийн дуунууд тэгээд тэгэл одоо тэр 90-ад оны нэг ихэнх оны 90-ад дуучид одоо тэгэл Эрдэнэт төвшин төгс бацуух. Чимцэгч долгор сосроор тэгэл бид хэдл байлаа шүү дээ. Тэгээд бид нэг хит парад мараад тэгээд хэдүүлээ хитийн дуушдгаа тэгээд тэн дээр нэмж орсон болормоо маань орж ирнэ. Талигаш Ганбат орж ирсэн сүүлд нь Үнэнхүү орж ирсэн. Хөрнөө ихч Одмоо ихч гэл ингээл хэдүүлээ. Ингэцүүл сонин болгол нэг хит парадтай байдаг. Хит парад тэгэл. Мотивэйгэл шар хэвлж хүчтэй байсан. Шар хэвлж шар хэвлэлж өстө жинхэнэ эд дэлгэрж ийсэн та шар хэвлэлж алж өгдөг. Эрдэнэ цэцэгт хоёрын тэр гайхамшигтай дуу. Манай Эрдэнэ цэцэгч өөрөө ингээд бас л мундаг артын дуучин хүн шүү дээ бас тий. Тэгээд хоёр ингээд яаж яваад энэ гайхамшигтай дууг юу авчгаа энэ түүхээс нэр яаж биендээс явахгүй гэж кино гарсан. За. Оюунгаа зохиод биендээс явахгүй гэж жүжиг байсан шүү дээ. За тий. Жүжиг байж байгаа тэр нөгөө биендээс явахгүйгээ тэр жүжигчин сүулдэ биендээс явахгүй жүжигийг кино болгоё гэдэг. Тэгээд тэр киноныхан дууг тэр дуулал тэгээд нөгөө манай чуулгын хөгжимчин Батэрд нөгөө Ганбаатарыг дагуулаар ирдэг. За чиний нөгөө дууны чинь эзэн энэ хоёр байна. Яг тэр үед битээр чуулга дээр ардын дуунуудын хоршил дуунууд их дуулдаг байсан. Сүнжид маад бол аль хэдийн гар нийлсэн байсан байх. Сүнжид маа тэгээд нөгөө жинчид ирлээ. Тэгээд одоо цэнгэрлэн харагдмарагдана гэх тэр ардын дуун, дуэт ардын дуунуудыг хоёулаа нийлж дуулдаг. Ардын дуунууд яхад тэр үед бас манай хэн ч нэг хатуу шаардлага тавьдаг байсан. Ардын дуу чинь чуулгал ардын л дуу дуулна шүү. Өнөөдөр ягаад гэхээр тэр бодлогоо барина. Ардын дуунуудад бид нар ардын дууг ардын уламжилт тэрэг дэлгэрүүлэх л үүрэгтэй учраас энэ үнийг ингэж хааш наваа юм шиг. Тэгээд ардын дуу бид нараар их дуулдаг. Ардын дуулалч жүжиг, ардын тийм хоршил юмнуудад тэгээд дуулалт жүжиг найруулалт тавьдаг. Тэгээд тэн тах тоглолдог тийм байсан. Ардын мюзикл шүү дээ. Мюзикл шиг одоо тий. Тэгэл тэр нь сүүлдээ яг ингээд байж итэл ерөөсөө тэр дүвэт орж ирэл. Тэр дүвэтээс чинь тэрнээс л хойш ерөөсөө тэгээд тэр олон дуунууд хамт дуулагдсан та сэтгэлийн үг, сэтгэлийн буулаг, сэтгэлийн гэрэл. Сэтгэлийн үг бол нэрээ сайн. Хослон дуулаад өмнө бол ингээд яг ардын ингээд хэлбрээр маш их дүвэтүүд байсан л да Ахмад үе юм уу. Гэхдээ бол энэ хоёр бол нэрээ амар үрд тавиа байсан шүү тий. Тэрнээс хойш чи хичнээнч дүвэт, хичнээнч хоршил гарсан. Суйсах чи бараг л бүгд төгсгдөөл нэг дүвэт. Тэр нөө маа яхан том байсан. Бүгд нэрээ дэлгэр маа чин болдрын өнөөдрийг үргэлж хоршихгүй бол болохгүй байж тээ тэр чи. Төмөр эдэр чи гэр бүл болцсон ч юм уус их байраа бүрстэй. Тэгээд энэ том суур тавьсан шүү. Яг өмнө нь бол манай мандан
Баяа Дуя хоёр маань ажиллалт тийм ээ. Тэгээд тэр хоёр маань бол бас сайхан уран бүтээлчд. Тэгээд тэр хоёрыг бас нэлээд хойно завсарласан хойно битээр залуу уран бүтээлч чуулгатай ингээд дуулж. Яг тэр нэг сонирн байсан юм шиг. Нийгэм бас ингээд задарсан байсан үедээ. Тэгээ манайхан ч одоо бүгдээ ганцхан дорцсон байсан үе шүү дээ тийм ээ. Нэг хөгжмөнтэй хөгжмөнтэй ганцхан дороод бүгдээ вагонлоо орцсон. Тэгээд вагон дотор таргун хэрч чирхэн чирээл гахаач чирхэн чирээл бас тэгээд үзэжсэн. Тэгээд тэн дотор ерөөсөө тэгээд сайхнаас нарангуудаа гэдэг тэгэл ерөөсөө амьдрал дөрнөөл төгч идэг байсан байгаа шүү дээ. тэгэл хаашаач орсон нарамчууд орсон тэгэл автобусан суусан ч хэл энэ дуу хэлчихэж тэгээд сайхан тэгээд залуу. Одоо би яг санд юм ингээл энэ нардуулчин хойно байсан шүү дээ. Динжимэг дээр тэгэл тэндээс ч бол 8 ингээл касет месет залуучууд юу сонирхов те бид нар чинь. Лөө тэр үзлээрч шүү дээ. Хангин жиг. Хор хөрж байгаа тэгээд би надсад нөгөө Бацхахын дуу, Эрдэнэтийн дуу, Тайрын дуу шүү дээ. Сайхан үе. Тэгээд яг тэр үеийн бас тэр үеийн болорцсон их гоё болдог байсан тийм. Яа. Тэр үеийн болорцсон одоо тэгээд тэр үеийн хит парад тоглолт гэдэг. Одоо Монголын радиогийн эрхэлдэг байсан тэр өдөр жилийн эцэст гаргадаг байсан тэр хит парад банк тэр үлддэг байсан шүү дээ. Яа. Гайхамшигтай. Монголын радио чи ингээд монопол дагуу ирэхэд 21 аймагт сум болгонд хүрдэг. Үнэхээр хоёрын дууг бол зүгээр Монгол улс даяараа гэл татсан шүү. Өнөөдөр ч гэсэн энэ үргээ гүйцэтгээл явж ил байна гэх буянтай газар шүү. Би хайрлалтай бас. Тэгэлгүй яах. Сайхан. Тэгээд одоо тэгээд юм хөгжиж дэвшин гэдэг бас сайхан. Ганцхан Монголын радио сонсдог байсан бол өнөөдөр олон төрлийн сувгаар ингээд бид мэдээллүүдийг авдаг. Мэдээллийн 90 100 дээр чээ гэж ингэж одоо бас бодож байна л да. Энэ хаа мэдээллийн 90 100 хөгжил дэвшил гэдэг бол түрүү нөгөө Монгол хүний бахархал омгшил гэдэг юм дээр бас нэг битээд нэг их үнцэнтэй байдаг юм. Тэр Монгол хүний Монгол бахархал гэдэг бол тэр хүний чин сэтгэл дотроос чин ирмэлцэл байдаг юм байна те. Сая тэр Азийн тэр нэг физикал Азия гэдэг тэн дээр ингээд харж байгаа. Тэр инх хөргөлийн тэр нэг биенээс гарч байгаа тэр жижигэн биенээс гарч байгаа тэр радиатор хоёрын тэр те. Ямар хоёр ингээд бясалжээл шүү дээ бүр ингээд. Бараг гүрийнхээс илүү тархиа бясалгаад бодлоо төвлөрүүлээ тийм ээ. Тэр уужуу тайван тэр ингээ яа. Ерөөсөө яг Монгол хүний дээр дотоод тэр нэг юм ийг л манайхан тэрийг л бадруулах хэрэгтэй юм байна. Ерөөсөө тэгээд яг тэр ерөөсөө тэр Монгол хүний дээр дотоод юмыг бадруулах тэр юм нэг жоохон балж өгдөг юм энэ нэг жаахан тэр мөнгөний нэг асуудал байгаа гэдэг юм шиг байна. Мөнгөөр бол бас юмыг бас шийдэж бас болдог бах. Тэгэхдээ шийдж болдог юм бас байдаг юм байна тийм ээ. Тэр ингэж гаргаж байгаа тэр тэмүүлэл, зориг, хүсэл, мөрөө хөдөл тэр тэмүүлэл гэдэг бол маш их юу байдаг юм байна. Тэгээд Мишелийн өнөөдрийн тэр харагдаж байгаа тэр уралдаанд орох гэсэн Монгол гэдэг нэрийг гаргах гэсэн би Монгол хүн шүү, би Монгол гэдгээрээ тэр бахархах гэсэн тэр тэмүүлэл нь тийм ээ. Сайхан шүү. Сүүлийн үед бас жоохон монголоор омгшаад байгаа шүү. Сая тэгээд бас хийцэн Чингис хааны маань Медвигийс өдөр тохиолоо. Тэгээд юм давхцаал сайхан болсон шүү бас. Яцтай сайхан. Тэгээд бид нар ч үнэхээр одоо бахарх, омгших нэг өөрс дотроо нэг би Монгол хүн шүү дээ гэж нэг авч явах. Тэр Монгол хүн гэдэг бол тэр би ерөөсөө Монгол хүн шүү. Би Монгол хүн учраас хаач очсон би Монгол хүнийхээ нэрийг өндөр дүргэж байгаа шүү гэдэг нэг тийм дотоод нэг омгшлэлээс дандаа бадарч яваасаа л гэж бодоод байна. Би энэ урлагтай амьдралаа холбосон та хэдийг бас айгүй их тийм хариуцлагатай. За дээрээс нь айгүй азтай хүмүүс гэж боддог юм л тохиолдоо. Тэгээд яагаад гэвэл та нар ингээл залуудаа эд оргил үедээ ингээл олон улсын фестивальд явахдаа улсынхаа нэрийг ингэж улсаараа овгож явахдаа хайзан дээр бас тэр бодрол тэр бүх юм байж. Тэр чинь би төрүүлэндээ л гэдэг л тэр ерөөсөө ямар ч гэдээс би төрүүлэн тэр шагналыг би л хүртэнтэй гэдэг хүсэл байгаа шүү дээ тийм ээ. Энийг л авандаа би Монгол хүн шүү дээ. Эднээс давуу юм надаа бас биш шүү дээ. Одоо тэн дээр чи ингээд овг нэр дуртахаас өмнө эдний чинь үндсэн овгийг Монголиа гэж зарладаг байлаа тийм. Монголиа тэгээд тэрний дараа биш үү миний нэр хэлэгдэхгүй аавын минь нэр дуудагддаг шүү дээ. Харин тий. Бид нар чинь ингээд олон улсын юм дээр тийм ээ. Олон улсын юм дээр одоо энэ спортын дээрээс анзаардаг. Яг аавын нэр дуудагддаг. Тэгээ аавын нэр дуудагдаад тэр овог дуудагдаад
тэгээд гарч байгаа шүү дээ. Тэгэхээр мөн одоо тэгээд хөөхөөс биш за гүйцэтгэлэл одоо хамгийн дээд зэгтэн л одоо хийндээ ямар чадвараар алдаалга багахын шиг гаргаал тэр барих ёстой юм аа гээл энэ дотор чинь зүгээр тэр бүхэл нөгөө хідэн дуулах гэж байгаа нот тэр юм чинь бүгд л одоо энэ дотор чинь ингээл хадгалагдаал байж байгаа шүү дээ. Тэгэл ажиллаж байгаа. Холбоон дээр одоо жишээлбэл та мэдээж хэрэг энд ингээл хэдэн зуун залуучууд ингээд нэгдсэн холбоонд хамрагдаж байгаа тэр дунд чинь 5 өрөө тэгш хүмүүс гэж бас юу ах вэ? Амьдралын жам юм чинь. 900 зөрчил 900 алдаа гаргасан хүмүүстэйгээ уулздгүй зөвлөгөө өгч. Тэгээд тэд нарыг дуудаад тэр за хөрөөдрөө чамдар ийм асуудал үүссэн байна. Тоглолтоор явж байгаад тийм газраас тийм соёлын дуугаар ийм бичиг ирлээ. Бас тийм гомцууд ирэх үү? Ирэлгүй яах вэ? Тэгэд чи энэ бичгтээ танилцаа. Тэр газараас уучлалтгүй. Хоёр дахь муу гурав дахь асуудал чамдар ийм асуудал гарах юм бол энэ чинь шийдэгдэх ёстой дээр хуулийнхын заалтын дагуу шийтгүүлнэ шүү. Анхны удаа бид нар чамд энэ гар болгож чи энтэй танилцаа. Тэгэхгүй одоо өнөөдрийн нийгэмд байж байгаа сошиал дээр тавигдах чамд өөрийнх нь уран бүтээлч чинь хувьд нэгдүгээр дахиад дараагийн газар дээр очиж уран бүтээлийнхаа тоглолтыг хийх чинь эн чинь сөрөг үр дагавар бий болно шүү гэдгийг надад ойлгуулаа хэлээ явж байгаа. Тэгэхээр нөгөө залуучууд маань бол маш сайн ойлгоно л да. Маш зөв. Энийг сайн хүмүүжүүлэхгүй бол би энэ хүмүүжүүл. Тэрнээс нэг хэсэг бол яг чинь нийтээр нэг ам барьдаг гэдэг нэг юм гарцсан байлээ шүү дээ. За тийм. Тэгээд бас тийм шүүмжлүүд манай дээр маш их хэрэн. Тэгээд тэрийн бол нөгөө хэдэн залуучуудаа бас дуудаж авчиж ирээд хэлнэ нөгөөдөлдөө. За ийм юм асуудал тавьдаа. Чиний ийм бичгтэй, чиний ийм бичлэгтэй ийм тоглолтон дээр ингээд дуулж байгаа юм чи хүрээд ирлээ шүү. Энэ тэр анхаараа нөхрөө. За гарцаагүй тохиолдол бий. Гарцаагүй тохиолдол. Тэр нь ягаад гэхээр одоо цагаан сарын төрийн баяр концерт гэдэг юм уу тийм юм дээр олон улсад дэлхийд даянаар ингэж нэвтэрж байгаа учраас энэ дээр гарцаагүй ямар нэгэн алдаа факт гаргачихгүй тулд за энэ дээр бол нэмэх явна шүү. Холоотой юм явна шүү гэдэг заалт ирнэ. Энэ бол хүлээж зөвшөөрөгдсөн юм. Тэр телевизийн нэвтрүүлэг авах гэдэг шүү дээ тийм ээ. Бусад тохиолдолд чи өөрөө мөнгө тэр хүнтэйгээ төлбөр төлөөд ингээд очиж байгаа тохиолдолд тэр хүнээсээ мөнгө аваад тэр хүнийх нь цайлах гэдэг юм уу ямар нэгэн уран бүтээл дээр тоглолтын дээр очиж ингэж байгаа учраас чи төлбөр авч байгаа учраас тэн дээр чи ам барих тийм асуудал чи гаргаж болохгүй. Хэрвээ тэгсэн тохиолдолд их юм бол наа чи ерөөгийн хууль дээр хуурам эхлэх, заллах гэдэг гэмтэргийн заалт байгаа шүү. Энэгээр чи гэмтэргийн зөрчлөөр яг хөө зарим уран бүтээлч тэгээд идэг. Бэл яваад очихоор ингээл хүний өрмөний ганц микрофон ч байхгүй, техник ч байхгүй ийм газар намайг дуул гэдэг. Шалтгаан тоочод. Тэр нь яа тэгээд тэн дээр нь за яах вэ би ийм байхгүй наа тийм байхгүй наа. Уран бүтээл ерөн зүгээр бидний үед бол ч тэр нэг 90-ад оны уран бүтээлч бид нар байж байгаад бол та нар бол хаач хамаагүй нэгэн та нар энэ байгууллага урлагийг түгээх соёлыг дэлгэрүүлэх гэдэг үүрэг хүлээж авч байгаа учраас ямар ч тохиолдолд дуулах газраа дуул гэдэг байсан. Тэнд одоо тэр үеийнхэн чинь бол микрофон одоо эффект янз бүрийн одооны нэг том нүсэр юм хэрглэж бидний бүрээ тэгээд нэг ятгахтай, нэг шанцтай, нэг лимттэй явуулчихдаг байсан шүү дээ. Үнэхээр юм агуу их дуу чи адар цэрэн гой чинь ганц шанцтай л тэгээд тийм ганц ятгахтай ингээд тэгээд явуулчих тэгээд тэр үргээ аймгийг тавьчаал хүрээд ирдэг байсан. Тэгээд тэр үргээ чи хий. Яг тэгэхээр энд нэгэн чи одоо ийм л үргээ хүлээж энэ дотор зогсож байгаа энийг хийж эхэх гэж байгаа учраас нэгээр хий ингээл дуул. Тэгэл юу гэж хэлэн тэрийг гүйцэтгэл ингээл тэгэл өдөө гадаа бид нар микрофон ямар нэгэн témгүй уул газараа дуулчаал тэгэл ингээл яваад өгдөг. Тэнд нь бол хил ам янз янзын зөрчил бол гарахгүй. Зүгээр яг одоо бол тэд нар нэг тийм тохиолдол орохоо заримдаа ингээд зэрэгч үзэгчд нөгөө хөрөөдөрсөн сонсогчтойгоо бас эвгүй харьцааны тийм зөрчлүүд бас гардаг. Тэн дээрээ бол манай уран бүтээлчтэй уучлалт гуйгаад за тэг яа нөхцлүүд нь ийм хүнд байгаад байгаа шүү. Тийм учраас би та бүхэнд та бүдэ хамгийн сонсох дуртай нэг сайхан дууг би та бүдэд дуулаад өгчөө гэж хэлээ. Тэгээ нэг сайхан 2 бадаг юм 3 бадгаа сайхан дуулж өгчөөл тэгэл уучлаарай гэдэг хүндэтгчээл явуучих. Тэгэд хүмүүс баярлалаа л үлдэнэ. Аргагүй байдлын тэд нар ойлгоно тийм ээ. Тийм л юм байгаа юм л да. Энд бол харьцааны нөгөө талаас бол нэг явцсан асуудал байгаа юм л да.
За. Маш цаг хугацаа ч ямар ч хурд нэг хэлсэн ч одоо дуус болцсон бай. Тэгээд ямар ч гэсэн би өнөөдөр галантайгаас зочноосоо бас өөрийнхөө уламжт бол асуудаг нэг асуултаа асуугаад тэгээд өнөөдрийнхөө подкастыг өндөрлүүлье. Галантайгийн хувьд аж аргал гэж юу вэ? Аж аргалын тухай ойлголтууд их олон байгаа тийм ээ. Амар амгалангийн тухай ерөөсөө аж аргал гэдэг нь амар амгалангийн тухай ойлголт юу байлээ л дээ. Тэгэхээр нөгөө бидний хувьд бол хамгийн аж аргал гэдэг бол гэр бүл л байна тийм ээ. Гэр бүлийн аж, үр хүүхэд, өвчин зовдонгүй, үр хүүхэд эрүүл сарвал тэгээд одоо нийгмээрээ хэр үйл тэмцэлгүүл байж байвал аж аргалтай байх гэдэг шүү дээ тийм ээ. Тэгэхээр ерөөсөө сошиал дээр битгий одоо нэг харлууж битгий өөрийнхөө тэр нэг сайхан дотроо хоримтлагдсан байж байгаа өөрийнхөө бид чинь бол ингээд аж аргалын энерги сайхан инээд ингээд дэлгэрүүлээд явахаар энэ биеийг тойрсон нөгөө энерги юу чинь бүтэн болоод идэг гэдэг байгаа шүү дээ тийм ээ. Тийм шүү дээ. Аль болохоор ингээд нэг жаахан хараал тэр буруу зүгээр юм хэлэх юм бол нөгөө бие чинь тойроод байгаа тэр энерги юу чинь хомигдоод идэг гэдэг байгаа шүү дээ тийм ээ. Гэмтдэг тийм ээ. Тэгэхээр ерөөсө тэрийг битгий гэмтэгээрээ дандаа ингээд өрхүүлээд дүүрэн байлгаад нөхөд төлөөл ингээд яваарай. Сошиалын тэр их юу битгий их ороорой. За ороод хэлчмээр идэр санагдаад байвал бөшөө хунтраач гэдэг нэг жаахан хийсэг амарчихгүй итгэн. Тэгээ бол нөгөө нэрвцэд байгаа ч байхгүй болчих шүү дээ тийм ээ. Яг бясалгал сайн хийгээрэй. Тийм бясалгал сайн хийгээрэй тий. Тэгээ энерги зөв хадгалж яваарай. Тэгвэл тэр хүн бол аж аргал шүү гэж хэлэх чинь. Тэгээ гэр бүлтэй хайртайгаар бие биендээ л хайртай байгаа тий. Ягаад гэвэл нөгөө ташуул нурган шүрг байгаад байдаг ш хүмүүсээ бие биенээ хайрлаа л гэдэг. Амьтдаа бие биенээ хайрлаа гэдэг. Тэр ч үнэ үг шүү. Тэр үнэ байгаа. За маш их баярлалаа. Сайхан тайлбар байна. Тэгээд ерөнхийдөө манай зочд маань бол бүгдээрээ л бид нар бол зөв хүн юм чинь тэгээд монголчууд юм чинь зөв нэгтэй. Тэгээд бодрол бас нэгтэй байдаг. Яг л санал бодол нэг байна. Тэгээ одоо удахгүй хөндөрлөлтний хамгийн сайхан баяруудын нэг болох шинэ жил он гарах гэж байна. Таад маань мэдээж ирэх маш их завгүй тийм өдрөл сезон орж ирж байна. Тэгээд дархлаагаа бити унгаарай. Тинкэтэй байгаарай. Юба цагцуулаарай. Тэгээд ер бүлдэн бөгөөд 70-таад шинэ оноо сайхан ухтаарай. Цааштай амьдралд нь уран бүтээлд нь аз хиймэр. За тэгээд эрүүлийн хийх хамгийн гол нөхсмөр байна. За баярлалаа. Шинэ жил гэснээс одоо бүгдээрээ шинэ жилээ сайхан ухтаарай гэж ингэж хүсээрэй. Тэгээд шинэ жилийг бол бид нар одоо хэдийгээр нэг нас нэмэгдэж байгаа ч гэсэн шинэ жилийг баярлаж авдгаараа шинэ жил бол их сайхан баяр тийм ээ. Тэр ирж байгаа насыг, тэр ирж байгаа аж аргалыг, тэр ирж байгаа ирээдүг бүгдээрээ хөөрч, баярлаж, догдолж гэж ураа ашгарч ингэж тэгж ухтаж авдгаараа шинэ жилийг сайхан баяр юм аа гэж ингэж бас их юм бодогдуулдаг баяр шүү. Бид нар чинь нэг жилийн эцэст нэг дүгнэлтээ бүх юмаа дүгнэлтээ хийгээд авдаг. Антаа мадгаа харцдаг тийм. За тэгээд ирэх жил бас л үдийд байх. Тэгээд яг жилийн дараа би нэг зүйлийг амлаж 70-таа дахиад уулзуулъя. Энэ одоо бидний өнөөдөр хүндсэн нийтийн дуучдын нэгдсэн холбооны ажлын тухай ахиж за дэвшил юу гарсан байна ярилцъя. Тэгээ шинэ уран бүтээлээ ярив. Магадгүй бид хоёр бас нэг пянзавэрээ сууж яаш магадгүй яг үнэ тий. Энэ ерөөдөө тавиад гурван талын санал өглөө. Тэрийг би бас ойлголоо. Энэ сайхан хүнтэй өнөөдөр ярьсандаа маш их надад нэр төрөг хэрэг байлаа. Өнөөдрийн манай зочноор Монгол улсын гавьяаж жүжигчин, Монгол арт түмний хайртай дуучин усны хин 75 байлаа. Та бүхэндээ сайхан амраарай гэж хүсье. Баярлалаа.